За хэрэглээний зардлыг бууруулж, барилгын насжилтыг уртасгаж, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ногоон орон сууц хөтөлбөрийг нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхлэв байгаа. Тухайн хөтөлбөр хэрэгжснээр 2027 он гэхэд ногоон барилга, ногоон орон сууц жишиг тогтож 10,000 гаруй айл өрх орон сууцтай болох нэ. Нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн хөгжлийн банктай хамтран ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж олон улсын ээжиж стандартыг нутагшуулахар зорж байгаа. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 5 дид төвд 10,000 айлын орон сууц ирнэ. 10,000 айлын орон сууц барихад зориулж 570 сая Америк долларын хөрөнгө босгох шаардлагатай ч одоогийн байдлаар 270 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Уг хөтөлбөр Баян хошуу Сэлб Дэнжимэн Дамбдаржа толгойд шараад гэсэн 6 дид төвд хэрэгжинэ. Эхний ээжинд Баян хошуу Сэлб төвөөс ажиллаа эхлэх юм 6 дид төвд хэрэгжих 10,000 айлын орон сууцны хөтөлбөрийн 5,000 айлд нь зах зээлийн ханшаар орон сууцаа борлуулах бол 1,500 айл нь халамжийн үйлчлэг авдаг айл өрөх байх юм а. Баг дунд орлоготой иргэдэд орон сууцуулах, гэр ороллын иргэдийг орон сууцуулах ингэснээр өнөөдөр бид нар тулгамдаад байгаа агаар орчин хөрсний бохирдлыг бууруулах, зөв төлөвлөлтөд хоттой болох, төгсрлийг бууруулах ажлын хүрээнд явж байгаа. Тэгэхээр энэ өртгийг одоо гэхээр арай эрт байна. Энийг бид нар зөвлөх багийнхантайгаа төлөлтийн багийнхантайгаа ажиллаж байна. За одоо эх оноос бол эдийн засгийн цар тахлын хумагдаад эдийн засаг эргээд сэргээд ирэх гэхэд одоо төр засгаас хэрэгжүүлж байгаа энэ эдийн засгийн сэргэлтийн бодлогын хүрээнд бол энэ орон сууцны өртгөө бол бид нар одоо иргэдийнхаа өөрийнх нь орлогот нь нийцүүлж баланс гаргаж ирэх нь хамгийн чухал зүйл болчиход байгаа. Хүний биед хоргүй амьсгалдаг яг ийм одоо барилгыг барих хэрэгтэй. Тэгээд үүний хажуугаар мэдээж одоо ногоон барилгынхаа концепт дотор нь болохоор усны зарцуулалт бага, мөн түнчлэн одоо эрчим хүчний хэмнэсэн мөн түнчлэн одоо гарч байгаа альва нэг хог хаягдлыг дахин боловсруулах те энэ хог хаягдлын менежментийн ингээд асуудлуудыг бас тусгасан байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тухайн хөтөлбөрийг 3 шаттай хэрэгжүүлнэ. Цаашид толгойд шархад дид төвд хэрэгжих юм. Дид төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор, төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт зохицолбор барих гинэ. Төвийн 6 дүүрэг дотроос хамгийн цөөн орон сууц баригдаж байгаа нь Сонгон архин дүүрэг. Тиймээс Баян хошуу дид төвөөс ногоон орон сууц төслөө хэрэгжүүлж 1000 айлын орон сууц барихаар болжээ. Ногоон орон сууцнууд нь иргэдийн орлогод нийцсэн гэдгээр онцлогтой мөн худалдааны төвүүдийг зохицоор нь шийдэх юм а. Хинтээ аймгийн Чингис хотод цагаан зэрийн хууль бус ан агнууртай тэмцэх цагаан зэрийн ач холбогдлыг иргэд олон нийтэд таниулах зорилгоор янзхан хүрээгээ хайрлаараа арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймгуудын дунд 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.